За сайн байцгаана уу та бүхэн энэ өдрийн мэнд хүргье. Хас банкнаас байгууллага зориулсан интернет банкны үйлчлэгнийхээ платформыг шинжилэн сайжруулж, шинэ үйлчилгээ, шинэ боломжуудаар та бүхэнд танилцуулж байгаа. За өнөөдөр би та бүхэнд шинжлэгдсэн интернет банкны платформд хэрхэн нэвтрэх, хуучин харилцагчид маань болон ялгаагүй шинэ харилцагч маань ч гэсэн хэрхэн нэвтрэх талаар та бүхэнд зааварчилгаа хүргэх гэж байна. За шинжлэгдсэн интернет банк маань юугаар онцлогтой вэ гэхлээр өмнө нь бол зөвхөн браузероор буюу компьютероос хандаж ордог байсан бол одоо бид бүхэн гар утсаараа бас өөрийнхөө байгууллагынхаа дэлгүүр тооцоо интернет банкнаас тооцоогоо удирдах боломжтой байх уу. Одоо аппликейшнийг давхар нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. За мөн дээрэс нь нэмээд үйлчлэгээ дотор бол одоо байгууллагын картыг удирдах, насны тодорхойлолт авах гэх мэт шинэ функцүүд нэмэгдсэн байгаа. За шинэ интернет банкны хаяг маань бас өмнөхөөс өөрчлөгдсөн. Өмнө бид бүхэн дундуур зураас хас банк цэг мэн гэж ордог байсан бол одоо энд харагдаж байгаачлан бизнес цэг хас банк цэг мэн гэж ороход за яг энэ одоо харагдаж байгаа логин хэсэг маань харагдана. За логин хэсэг дээр өмнөхөөс ялгаатай нэг зүйл нь болохоор байгууллагын регистрийн дугаарыг оруулдаг болсон байж байгаа. За ингээд бүгдээрээ шинэ интернет банкны платформ руу нэвтэрч үзцгээе. За хамгийн ихэнд бүгдээрээ байгууллагын регистрийн дугаарыг оруулна. За регистрийн дугаараа оруулаад username. За email ирсэн пассвортаа. За шинэ харилцагч маань email ирсэн пассвортаа хуучин харилцагч нар маань өөрийнхөө хуучин интернет банкнд нэвтэрдэг байсан нууцыг оруулж байгаа. За ингээд эхний удаадаа нэвтрэх үед аюулгүй байдлын үүднээс нэвтрэх нууц үг болон гүйлгийн нууц үгээ солино гэсэн юм анхааруулах цонх гарч ирж байгаа. За окей товч дарснаар нууц үгээ солих энэ цонх гарч ирж байгаа. За ингээд хуучин нууц үг буюу за дөрөвний оруулсан нууц үгээ оруулна. За ингээд шинээр нууц үг зохиож оруулах шаардлагатай. За шинэ нууц үгийн хувьд бол үсэг тоо за мөн тусгай тэмдэгт том жижиг үсэг тоо тусгай тэмдэгт олсон 12-оос доошгүй тийм тэмдэгтээс бүрдсэн нууц үг байх шаардлагатай. За ингээд шинэ нууц үгээ үүсгэлээ. За шинэ нууц үг үүсгэснээ нэвтрэх нууц үгээс сольсны дараа гүйлгээний нууц үгээс солих цонх гарч ирнэ. За гүйлгээний нууц үг дээр бол мөн хуучин гүйлгээний нууц үгээ хийх эсвэл шинээр бүртгүүлсэн харилцагч байх юм бол email хаягт нь гүйлгээний нууц үг ирсэн байх хэвээр. Тэрийг одоо энэ талбарт эхний талбарт оруулаад за ингээд мөн дахиад (12) тэмдэгтээс доошгүй хурцтай нууц үг оруулнаа. За үргэлжлүүлэх товч дарснаар ингээд нууц үг амжилттай солигдож байна. За нууц үгээ сольсны дараа эхний удаа бид бүхэн одоо саяны шинжлэгдсэн нууц үгээрээ нэвтрэх шаардлагатай. За нууц үг амжилттай өөрчлөгдсөн хэсэг талаар бас та бүхэнд имэйлээр бүртгэлтэй имэйлээр мэдээлэл ирж байгаа. За ингээд одоо шинжлэгдсэн нууц үгээрээ хэдүүлээ нэвтэрч үзье. За ингээд анх удаа энэ тухайн девайсаас төхөөрөмжөөс анх удаа нэвтрэхэд бүртгэлтэй усны дугаарт OTP илгээгдлээ буюу таны бүртгэлтэй усны дугаарт 6 оронтой код ирэх ёстой. За тэгээд окей товчийг дарснаар 6 оронтой код оруулах цонх гарч ирнэ. За энэ дээр утасны дугаарт ирсэн мессежээр ирсэн кодыг оруулснаар ингээд амжилттай нэвтрлээ. За энэ бол зөвхөн тухайн төхөөрөмж дээр анх удаа нэвтрэх үед энэхүү гар утсанд 6 оронтой код ирж тэрийг хийж байгаа. За тухайн төхөөрөмжтэй дахин дараагийн удаа нэвтрэхэд бол дахиж энэ 6 оронтой кодыг оруулах шаардлагагүй байгаа. За ингээд шинжлэгдсэн интернет банкны платформд нэвтрэх заавар маань ингээд өндөрлөж байна. Та бүхний ажилд
амжилт хүсье.